LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн мэцэн хүмүүс сонсогчдоо Mongolian Queer podcast-ийн маань ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, Кена бид хоёрын удаагийн дугаарыг хөтлж явуулна. Кенагаар маань сайн сайхан юутай. За, сайн байцгаана уу? Австралийн засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа ялгуурлан гадуурхалтыг зохистой медиа компанид ажлын хүрээнд ээлжид хідэн подкастыг хийж байгаа. Тэгээ өнөөдрийн подкаст маань маш онцлогтойгоор болж байгаа. Энэ онцгой дугаарт маань зочин орчлон ахыгаа урьсан байгаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Наваг эсрэхтэй урьж авсан байлаа. За. Таныг нөгөө нэг хүмүүс орчлон гээд ер нь нэлээд таньдаг. Бас нөгөө нэг манай подкастыг сонсогч зарим хүмүүс маань сайн танихгүй байгаа. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал. За намайг Нандсгийн орчлон гэдэг хуульч мэргэжилтэй. Одоо Голландын гаахт олон улсын эрүүл шүүхэд орчин өмгөөлөгчээр ажиллаж байна. Ер нь бол 99 он сургууль төгснөөс хойш насаараа хуулийн эрүүгийн ажил хийлээ. Монгол цагийн дэд сургууль гэж багтсан төслөөд Монгол бүрдэн байцаагчаар ажиллаж байлаа. Америк нэгдсэн улсад Миннесотагийн сургууль хуулийн магистр хийсэн. Тэгээд Америкт Калифорнид олон нийтийн өнгөлийн төвчөнд өмгөөлөгчээр мөрчийн туслахаар багц ажилтнаар ажиллаж байна. За тэгээд Монгол буцаж очиод бас эрүүгийн өмгөөлөгчөөр тэгээд олон улсын байгууллагууд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. За одоо ингээд 2006 оноос хойш одоо хүртэл энэ ажлыг хийж байна. Ер нь бол хуулийн мэргэжлийн ажил чиглэлээр авсан осол нэг ерөнхийдөө юм. За дээрэс нь богино хугацааны тийм мэргэжлийн сонголтууд гэх юм бол Голланд, Герман, Франц, Бельгик, Итали, Швейцар зэрэг орнуудад мэргэжил нийслүүлсэн Шинзланд. Тэгээд бас мэргэжлийн чиглэлээр Ирландын үндэсний сургууль, Австралид Салцбургийн сургуулиуд бас мэргэжлийн чиглэлээр олон улсын хуулийн чиглэлээр яг зөвшөөрлөсөн. Тэгээд ерөнхийдөө ийм одоо олон улсын хүний эрхийн хуульч гэсэн одоо ерөнхийдөө мэргэжлэх зүгштэй ийм ажлыг хийх юм байна да. Одоогор хохирогчийн ахлах өмгөөлөгч хийж байгаа гэж энэ яг юу хийдэг гэсэн үг вэ? Манай олон улсын эрүүл шүүх гэхээр одоо хүн төрөлхтний хамгийн гүд настай гэж үзэж байгаа дөрвөн төрлийн нэм зэргийг гүшүүд асдаг юм байгууллага. Энд юу ордог гэхээр 9 төрлийн гэмт зэрэг тийм ээ. Дээрээс нь хүн төрөлхтний эсрэг гэмт зэрэг, дайны гэмт зэргүүд, за тэгээ геноцидын гэмт зэрэг гэдэг ийм устай гэмт зэрэгтэй шүүн тасдаг юм байгууллага. За энэ гэмт зэргүүд маань дандаа улс орныг хамарсан үнэн самуун дайн, иргэний дайн тийм ээ. Улс орнд эзэсрүүл мөрөлдөөний үед үйлдэгддэг юм устай гэмт зэргүүд байна. Тэгэхээр энэ гэмт зэргийн хохирогчдын маань одоо маш олон мянган хохирогчдод байдаг нэг хэрэгтэхэд. Тэгэхээр миний хийдэг ажил гэхээр энэ зэргийн хохирогчдыг шүүхийн өмнө төлөвлөх тийм ээ. За тэгээд тэр хохирогчдыг хохиросон эрүүгийн зэрэгтүүдэд шударга шийтгэл оноох, тэр эргийн шударгаа шүүх. За тэгээд энэ эргийн хохирогчтой хохирлыг нөхөн төлөвлөх талаар одоо хууль зүйн төсөлтөд үзүүлдэг юм ажил хийдэг гэсэн. За би бол анх ажиллаж гиснээс хойш Ачсан Конго улс, Уганда улс, Кен улс, Судан улс, тэгээд Замбиа зэрэг улс, Лив улс гэх мэт юм усудаас үйлчлэлтэй эрүүгүүд өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ олон улсын түвшинд үлдэж байгаа стагийн төрүүдийг шүүн тасалдаг одоо хэд хэдэн байгууллагуудын нэг одоо системийн нэг хэсэг гэсэн үг л дээ. Таны ажлыг сонирхлоо. Ер нь танаар сонин сайхан юутай байна? Ер нь Монголд хэр олон удаа Монголд ирж буцдаг вэ? Би ер нь өөрөө бас дажгүй олон яваад идэх гэж бодоод байдаг шүү дээ. Тэгтээ хэцүү ойлголттой. Би бол ямар ч жилдээ зундаа өвөлдөөний цаагаар очдог. Тэгээд манай ээж бас нэлээ настай болж байгаа. Ээжтэй бас очиад идэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол нэг амлалт гарахаар бол Монгол явчих байдаг болсон байлээ. Тэгээд бас тэгээд би өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр ер нь олон улсын тэмээ хууль за тэгээд энэ дэлхийн тэмээ хүн төрөлхтний нүд тусгаж байгаа олон асуудлуудыг Монгол хүн, Монгол хуулиар, Монгол залуучууд тийм ээ мөн олон улсын харьцаа чиглэлээр цаашдаа сурах мэргэж сонирхолтой залуучуудад бас мэдээлэл өгөх гэж боддог байхгүй. Миний Facebook дээр хөтэлдэг бас шинэ үсгийн орчин клуб гэдэг клуб байгаа 12,000 гаруй гишүүнтэй. Тэгээд тэр клубийнхаа шумаар аль болох Монгол залуучуудтай уулзаад цаашдаа олон улсын хэмжээнд яаж тэрнээ сурах уу, яаж одоо мэргэжлийн мэдлэг чадвараа дэвшүүлэх үү, за тэгээд олон улсын түвшинд яаж ажиллах үү гэдэг
гэдэг сэдвээр аюул тийм лекц яриа харьцуулгад хийх хүсдэг. Тэгээд ер нь бол миний Монгол явах шалтгаан бол гэр бүлээс гадна аюул Монгол залуучууд төрөх тийм бас нэг сонирхсан асуултанд хариулах. За тэгээд нөгөө мэдлэг мэргэжил босчлоо дэвшлүүлэхэд туслах гэсэн нэг ийм хэдийн зүйлүүд байна. Тэгээд бас олон улсын түвшинд бас их мундаг ажиллаж байгаа Монгол залуучууд их байна. Энэ тэнд хамгийн шилжүүлээд суудад төгсөөд тэгээд нөгөө зарим нь Монгол тэгээд ажиллаж байгаа. Бас би тэр хүмүүсийг авчираад бас цуглуулад тэр хүмүүсээр бас яг хуулийн мэргэжлийн за тэгээд дээрээс нь ер нь орчин үеийн залуу хүн шаардлагатай мэдлэг мэргэжлийн талаар тэгээд яаж эзэмших, яаж цаашдаа тэр хүмүүсээс амжилттай байх вэ гэдэг талаас би лекцэд зохион байгуулалт юм олж чуулгандаа. Тийм би тэр лекцэнд нь бас очиж ирсэн 2 ч удаа очсон. Нэг нь болохоор нөгөө нэг happiness center-т та нэг удаа уурчнаа шүү дээ тий. Ярьж ирсэн. Нодлон бас зорилготой амьдралцгаая гэдэг нодлонгийн 8 сард LGBT төвөөс бас таныг ураад лекц тавьж ирсэн. Ер нь энэ лекцүүд тавиад явж байгаад сүүлд LGBT төв таныг урьж байгаад ер нь хүмүүс ямар хуу хандлагатай байна. Ер нь нэлээд таныг нөгөө нэг бэлгийн цөөнх юм уу гэдэг хардлага авих гэсэн шүү дээ. Ер нь танд нэг тиймэрхүү хандлага ажиглагдсан нөө. Асуудлын төр үүссэн үү гайгүй юу? Бич тэнд юм бол нэлээд дасцсан шүү дээ. Тэгээ яг нь танай сонсогчд мэдэх бол би нэг Facebook дээр Мөртөө усан дурсны клуб гэдэг одоо бараг 170 мянган шүнтэй том групп байгаа. Өвөө шүү дээ. Би бол өөртөө сонирхдаг, өөртөө бас цуглуулдаг, юм өөртөө соёл өөрөө суралцж байгаа хүн гэж боддог болохоор анх одоо бараг одоо 6 жилийн өмнө энэ группийг анх нээгээд хэлсэн байхгүй. Тэгээд би ч өөрөө хатад байж байдаг. Тэгээд нөгөө группийн их гишүүд нь Монголд байгаа. Тэгээд Монголоор явдаг групп өөрийнхөө найзынхаа дунд ихлээс одоо 6 жил авч явж байна л да. Тэгээд би нөгөө группийн өвөл ихлүүлчээ 100 амталтаар Монголд ирсэн чинь нөгөө орчин чинь гомоо байна өөртөө сонирхдаг. Сонирхож байгаа юмнаас нь хахад мэддэг чинь буудын яриа гарцсан юм байна. Тэгээд би ч юу яасан бэ гэдээ одоо тэгээд ер нь тиймээс хойш би нэг тийм юм сонссоор уусвал тохож болчихсон шүү дээ. Тийм цог бол орохгүй тийм. Гэхдээ надад бол сая нодлон нэг LGBT-ийн урилгаар очиж яхад бол нэг хүмүүс нэг тийм хандлага гарахгүй гэсэн бодлоо байсан л да. Гэхдээ би ер нь тэрийг бол ер нь тоохоо болцсон байна лээ. Тэгэхээр ер нь бол би өөрөө нэг хүний эрхийн хөвч хүний тийм ээ хувь хүний хөвч бэлгийн цөөхийг зүгээр бусдад ажиллах яг л надтай ажиллах хүн гэж боддог болохоор тиймээс ер нь толгойч нь орж ирэх болцсон байна л тийм бодлоо. Тэгээд энэ ялгуурлан гадуурхалт гэж яг таны бодлоор юу яг яагаад ялгуурлан гадуурхалт үүсээд хүмүүс ингээд гэмт хэрэгт холбогдоод байдаг юм бэ? Яг ер нь ялгуурлан гадуурх гэхээр ганцхан бэлгийн цөөхөөс гадна ер нь бусдаас өөр байх л тийм л асуудал шүү дээ тийм ээ. Яг ялангуяа миний мэргэжлийн чиглэлээр холбогдож орсож байгаа. Одоо шийдэл манай шүүхтэр хэлцэгдэж байгаа бусдаа хүн гэмт хэрэгүүд байна. Одоо би өөр илүү их шийдлийн төрлийн жишээнүүд авч яриа л да. За манай галандын гафууд бол манай олон улсын иргэн хөшөөс гадна бусад бас өөр олон улсын иргэн шүүхэд байдаг. Жишээ нь Югославид үлдсэн Ослогийн тэрийг шүүх, олон улсын шүүх, Руандад үлдсэн Ослогийн тэрийг шүүх гэх мэт. Тэгэхээр жишээлбэл энэ Югослав, Руандад болсон хэрэг за тэгээд хэрэгүүд тийм ээ манай шүүхтэй хэрэгж байгаа хэрэгүүд их үсэн нь дандаа л энэ ядуулсан гадуур үзэн ядалтай холбоотой. За тэгээд энэ үзэн ядалт маань яагаад бидний хүн төрөлхтөн анхаарал тавьж энэ үзэн ядалттай тэмцэж энэ үзэн ядалтын асуудлыг тийм ээ багаас нь гарахгүй болстой гэхээр энэ үзэн ядалт маань явн явсаар эцсээс хүн төрөлхтөн энийг авчлагатай төрөөдөг төрлөөр уснах гинтэр хөтэлдэг ийм аимшигт аюултай зүйл юм байна л да. Зүгээр өнөөдөр бол яг тийм ээ бэлгийн цөөхний тухай асуудал ярьж байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л хэсэг байхгүй. Одоо шилбэр Руандад үлдсэн тэр геноцидын юм зэрэг бол альсангаар явсан гадуур асуудал. Гэхдээ яг өнөө бүгд л адилхан. Одоо Югославд үлдсэн юм зэрэг маш адилхан. Бас альсангаар за шашин шүлгээр ялган гадуур гэсэн асуудал. Өнөөдөр хүн төрөлхтөн бид нар хүн гэдэг чинь бол нэг л зүйл юм байна. Бусдаас ялгаагүй. Энэ тэгэхээр бидний хоорондоо энийг ялгадаг зүйлүүд бол төрөлхийнх юм аа. Тэгээд хүн төрөлхтөн соёлт ертөнцийн хүлээн зөвшөөрчихсөн. Одоо цаашдаа яаж явах вэ гэдэг асуудал ярьж. Энэ болгон бол одоо гэдэг чинь мэдээж бид төгс төлөвлөлтөд дэлхийн ертөнцийн болох хол байна л да. Ядаж хүн болгон өөр өөрсдийнхээ хэмжээнд энэ ядуулсан гадууртыг ойлгоод энэ ядуулсан гадуурхад тийм үү аль болохоор өөрөө хувь нэр оруулахгүйгээр харин тэр тэгш шудраг тийм ээ хүн болгон хуулийн юм тэгш шудраг тэгээд хүний хүн гэж хүлээн авдаг тэр ертөнцийн төлөө өөрөөхөө хэмжээнд тэмцэхтэй гэж би бол ойлгоод байгаа шүү дээ. Энэ хувийн хувьд.
Одоо ингээд хүний эрх ч юм уу ялгарлан гадуурхалтын эсрэг гэж ярихаар зарим хүмүүс бол давуу эрх идэх гээд байна гэж ойлгодог. Тэгээ бусдаасаа илүү давуу эрх гээд байна гэд. Тэг яагаад хүний эрхийг дэмжих ёстой юм бол тэр дундаа эмзэг бүлгийнхний эрхийг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь яагаад чухал вэ? Таны бодлоор? Яг би бол бас хуучны юм өссөн хүн л дээ. Тэгээд яг одоо шийдэл Монгол байгаа энэ LGBT төрийн хүмүүс энэ эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс та бүхэн маань үнэхээр Монголд үнэхээр агуу том зүйлийг хийж чадсан гэж боддог. Яг тэр энэ бол хүний нөх сэтгэлгээнд их олон жил тарих угаалтай хүмүүсийн дунд их маш буруу ойлголтуудыг суулгаж өгсөн өнөөдөр хүртэл энэ одоо инерцээр ингэж яваад байна шүү дээ. Тийм ээ. Жишээлбэл намайг жоохон багчсан одоо бидний цөөх асуудлыг ч сэтгэл хөдлөлийн өвчин гэж ойлголдог байдаг шүү дээ бид нарт. Одоо шууд би ч гэсэн тэгж боддог байсан. Одоо тэрийг би шууд хэлээ шүү дээ. Тэгэхээр яванда хэл сураад, гадагшаа яваад, тийм ээ Америкт хуулийн сургууль очиж сураад, ингээд тийм ээ олон улсын төвшин гарч ажиллаад ингээд явж олон жил явж ирснээр явцад энэ болгоны би бол одоо шууд хуулийн хөдөл өөрөө ойлгож авсан. Тэгэхээр нэгдүгээр Монголд бидэрт маш их тийм хуучин нийгмийн үзэл сурталаар маш их тийм тарих толгойгоо болгосон зүйл маш их байдаг юм байна. Тэгээд би жишээ хүний хувьд ойлгосон. За тэгээд дээрэс нь энийг нэгэн тийм буруу ойлголтууд байгаа учраас энэ буруу ойлголтуудыг тийм зөвшөөрөхийн төлөө бас хүн болгон өөрхийн хэмжээнд алхах хийх ёстой байна гэж ойлгосон. Яа тэгэхээр энэ болгон чинь ингээд маш ингээд ер нь бол ингээд үзэн ядалтын асуудал чинь ингээд маш удаа өөрөө аим ороод ингээд өөр инерц ингээд яваад идэх юм ингээд хит тийм ээ одоо generation буюу одоо ингээд өөр цачгоншлаад яваад идэх. Энэ болгон байгаа цагт тийм ээ тэр үзэн ядалтаас гарч болох хор хөлөө тэр үзэн ядалтаас гарч болох тэр тийм ээ аимшигтай зүйлүүд ч гэсэн тэр эрсдэл байна гэсэн. Тэгэхээр аль болохоор тийм үү хүний эрхийг илүү ханддаг аль болохоор үзэн ядалтыг ядгалан гадууртыг баг болгож тийм ээ бач чадсан улс орн одоо тийм ээ соёлт ертөнц маань илүү тэр ихтэй авч аж аргалтай хүн болгон хуулийн өмнө ихтэйш тэр одоо хүмүүнлэгээ ачсан юм бол бүтээж штэ тийм ээ юу яг ихэд хаанч төгсөлд орон гарахгүй штэ би өөртөө олон орноор хийж үзсэн. Тэгэхээр энэ бол бидний хувьд ч гэсэн одоо Монгол бол жижиг улс юм байна. Та бүхэн бол энэ юу нэг Монголын бэлгийн цог ихний төлөө тэмцэж байгаа юмсад Монгол бас бомбох хугацаанд маш олон зүйлийг өөрчилж чадсан гэж боддог. Би та бүхэн бахархдаг. Энэ үнэхээр үйл хэрэг би бол одоо ямар ч хуулийн нэмрээ оруулах чадаагүй. Гэхдээ би бол ирээдүйд бас хууийнхоо энэ үйлс басны хуулийн нэмрээ оруулах юмсан гэж би бас боддог байхгүй. Надад бол олон болтох нь үгүй тийм. Одоо амар хуулийн нэмрээ оруулж байгаа байхгүй. Аха. Энэ бол үнэхээр маш чухал юм байна. Тэгэхээр шууд одоо тэр дайм байлгаантай хэлсэн шүү дээ. Хүн бүр ноцтой энэ хэрэгтнүүд нэ тэр олон мянган иргэдийг авч чаддаг. Бүр нэ тэр аюултай нүүрсэн газар чинь үдсэн ядал гэдэг зүйлийг баш тогтоохгүй л яг тийм зүйлд авчдаг гэдэг шиг би бол одоо мэржлийн хувьд 100% ойлгож мэдчихээн. Жишээлбэл одоо бэлгийн цөөхөн яг одоо шүү тийм ээ дэлхийн 2 дугаар дайны үед гэсэн нацистийн засгийн газрын үед бас авчижсэн тийм ээ. Ихэнхдээ аюултай тийм түүхийн байгуулжсэн дэлхийд аяар байна. Би бас нэг сайхан судалж байсан юм а. Дэлхийд аяар гэдэг чинь одоо тийм ээ дэлхийн маш олон оронд одоо бэлгийн цөөхөн байхыг хуулиар хоригддаг тийм ээ. Маш олон улсад одоо хүртэл гэмт хэрэг гэж үздэг хэрэг. Тэгээ бүр хамгийн хатуу хуультай бүр 5 орн гэж би одоо сонсчихсон. Одоо ихтэй тэр 4-5 жилийн өмнө судалж ирсэн тоо байна. Тэгвэл бэлгийн цөөхөд хамагчсан үсгүй цаазаар явдаг ялтай байх жишээ. Тэгэхээр энэ дэлхийд дахинд энэ үдсэн ядалтын энэ ялгарлан гадуурхалтын асуудлууд туйлын ноцтой хэмжээнд байгаа байхгүй. Тэгэхээр энэ болсныг бас бид бас ойлгох хэрэгтэй хүмүүсийн хувьд. Тэгэхээр хүмүүс аюул зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ болно энийг бас хүн болгон хойноор оруулах хэрэгтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм шиг байна. Би өөрсдөө хууны хувьд тэгж бодож байна. Тэгэхээр аюул сайн би нэг олон улсын өргөж хөхт нэг одоо биш 14 жилдээ ажилласан. Одоо нэг 4-5 жил би нэг түрүү ажилластай нэг тоо барин сууж. Яг тэр үед нэг өөрийнхөө ажил карьерийг өөрчлөх санагдаад ажил хаагаа явжсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр үед нэг Лондонд яг нэг бэлгийн цөөххийн хүмүүсийг гэмт хэрэгтэн тэмээ болгож тохиолддог энэ одоо буруу муухай зүйлтэй тэмцдэг тийм хүний ихнийг байгуулах байсан байхгүй юу. Тэгээд тэр нэг үйл ажиллагаа аюул товч тодорхой. Яг л тийм ээ бэлгийн цөөхийн асуудлыг гэмтэрхэж тооцдог боловсрох тийм ээ ерөнхий хуулиас тэрийг асуулах яг тийм нарийн ажил хийдэг хуульчны ажилтдаг тийм багтай. Тэгээд бид тэнд ажлын байранд нь хандж ирсэн. Тэгээд яаж ч тэнцээг үлдээ. Гэхдээ аахгүй надад уусаа яг нарийн туршлага багт юм шиг. Яг ерөнхий хүний хуульчийн ерөнхий тийм туршлага байгаа. Тэгээд яг тэр үед бас би бодож ирсэн байхгүй. Энэ би яг амьдралаас аюул тийм ээ хүний эрхийн талаар аюул бас тийм чухал зүйлийг хууны рүү оруулмаар байна. Тэгээд энэ байгууллагад хандаад үзүүл яа. Тэгээд яг карьер өөрчлөх боломж олгодог үлдээ. Тухайд надад. Түрүүн та тарих угаалт гэж ярьж ирсэн шүү дээ.
эсвэргээрээ одоо масс ихэнх хүмүүс бол бидрийг тархиа угаалгацсан байна гэж ойлгодсон шүү дээ. Гадаадын юмд уруу татгцсан тархиа угаалгацсан байна гэж. Тэгэхээр одоо тархи угаалт гэдгийг яаж ялгадаг вэ та? Яг яаж ялгах хэрэгтэй бол гэж зөвлөгөө өгвөл. Зөв. Ер нь ийм асуудал байна. Одоо нэг чи түрүү өөрөө дурдсан шүү дээ. Хүмүүсийг илүү их хэлэх гэдэг юм зэрэг тийм ээ. Ер нь бол нэг энэ нийгмийн нэг зөв ойлголтоо оруулах, хүмүүсийг зөв ойлголттой болохын эсрэг аягүй олон хүчнүүд их ажилладаг юм байна. Тийм ээ. Одоо хуучин нийгмийн үед бол ер нь бол хүний бэлгийн амьдлалтай холбоотой бүх их мэдээллийг дарж ирсэн байна. Хуучин фашистын нийгмийн үед тийм ээ. Одоо шинэ зарим улсад ингээд маш тийм шашинлаг улсууд тийм ээ. Ялангуяа шашны сүм хийдийн хүмүүсүүд тийм ээ одоо ингээд маш их хүчтэй сурталчилгаа явуулдаг байж байгаа жишээтэй тийм ээ. За Монгол улс яг тийм шашны асуудал нь харьцангуй бага юм шиг мөртлөө тийм хуучин нийгмийн хүмүүс өгсөн буруу мэдээлэл бас хүчтэй явж байна. Жишээлбэл дахиад нэгсдэг үзэгдлийн өвчин гэж үздэг, уруу татвал гэж үздэг тийм ээ. А тэгээд яг энэ ингээд нарийн ингээд тодруулаад яг ингээд тодорхой фактууд яриад, тоо баримтууд яриад тэгэхээр энэ боломжтой худлаа гэж мэдэгдэж байгаа юм л та тийм. Тэгэхээр одоо юу ч хэлмээр одоо жишээлбэл сүүлийн чад нэг тийм асуудал гарна ингээд Монгол ингээд нээлттэй болоод хүмүүс ингээд гадаадын тийм медиа кино үзэл ингээд хүмүүс нэг юм болоод ирсэн гэж ингэж яриад. Жишээлбэл би бол хуучин нийгмийн хүн. Яг нэг ч хөгшин өмсөлтэй гэхдээ би хүүхэд байсан. Тэр үеийн мэдээллийг сонсож байгаа зүйл өс. Тэгэхээр тэр үед их чинь одоо тийм ээ гей хүмүүс байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед чи ямар ч мэдээлэл Монголд байгаагүй шүү дээ. Одоо би зүгээр хамгийн наацхан жишээ ярил л та. Ямар ч мэдээлэл Монголд байгаагүй. Тэгээ юу авч явах шиг юм. Тэр үед ихэж тэгэл Монголын гей хүмүүс байсан л баггүй. Тэгэхээр ч угаасаа ямар ч нийгмийн үед хүн төрөлхтний угаасаа ямар ч хөгжлийн нийгмийн үед ямар ч төрийн зохион байгуулалтын үед ямар ч нийгмийн хэлбэрийн хувьд нэг л чи хүн гэж байсан гэж бидний зөв хүмүүсүүд байж л таарна тийм. Тэгэхээр яг энийг ингээд бодтой ингээд тоос утгаа тийм ээ ингээд бодтой жишээ факт ингээд яриад гарсан бидний энэ урд нь итгэдэг байсан зүйл аяга хутлаа буруу гэдэг зүйл нь харагдаж байгаа л тийм. Жишээ одоо ингээд тэр намаа ингээд Монгол хэвчээ байж шууд нэг ингээд бидний зөв хүмүүс нэг амар уруу татаад байдаг гэж аяг ярьдаг байсан тийм ээ. Тийм үү? Жишээлбэл би одоо их аягүй олон газараа очиж үзсэн тийм. Одоо манай галант арслан дэлхийн хамгийн том гей парад болдог. Жишээлбэл би тийш манай надад ажиллахаар ирсэн байгаа ах их жойрыг аваад байсан. Эцээ баг 2 сая хүн туудэрсэн. Бүгдээрээ ингээд амар ачаалалтай болоод бүжиглээд явж ирсэн. Тэр жишээлбэл би одоо шилбэл дэлхийн цөөхөн хүмүүсийн эрхийг бас харьцангуй тэгш шагадаг эго олон орж ирсэн. Бүгдээрээ өөрөөрхөө амьдралыг л бодоод өөрөөрхөө хүсэл мөрөдлийг тэгэл ингээд хүний амьдралыг амьдралаад амьдарч байгаа. Тэгэхээр дахиад нэг уруу татах матах зүйл гэж шүү. Би намайг шүү тэгэхээр уруу татчих. Би та хүмүүсийг тэр уурч би өөрхөн нүдээр хааж хийж хараагүй тийм. Зүгээр яг бид илүү нэг бодтой болохоос илүү тийм яг өөрхөн амьдрал дээр тэнэс сонссон мэдсэн зүйлүүдээ ингээд ярьж. Тэгэхээр энийг илүү нэг яг ингээд тийм зүйл богоо зүйл итгэцэн байгаа хүмүүсийг яг ингээд тэр хүүхнийх нь өөрх нь ингээд амьдралтай холбоод ингээд яриад тэгэхээр хүмүүс илүү зүг ойлгох юм шиг надад санагдсан шүү дээ тийм. Одоо нөгөө нэг сая 3 сарын 8-нд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалтууд маш олон улсад тэгээд бас Монголд хийглээ л дээ. Энд бас LGBT хүмүүс маань алхаж чинь маш олноороо тий массыг хамгаалж чадж чинь. Ер нь LGBT чагсаалуудад ингэж үе олноороо тэмцэж жагсаж байгаа хүмүүс маань бүгд LGBT байна уу? Аль эсвэл дэмжигчд байна уу? Тэгээд ер нь бусад хүний эрхийн төлөө яагаад ингэж жагсах хэвтэй юм бэ? LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Энэ болгоныг нь харуулах хэрэгтэй байна л да. Тэгэхгүй бол энэ асуудлыг чи ингээд чимээгүй дарчгаар чинь хүмүүсийн дунд байдаг буруу ойлголтууд чи ингээд хэвээрэл ингээд өгөгчлөд яваад шүү дээ. Үзээ авах хэвээрээ өгөгчлөө яваад энэ ялгарлын гадуур тэнэл өгөгчлөө яваад энэ хэрвээ би Монголд ингээд амралтаар очсон байж байгаа ийм жагсаал болох юм би бол хамгийн түрүүнд нь очино гэж бодож байна. Тэгэхээр тийм бол би өөрөө straight байх нь хамаагүй шүү дээ. Би өөрөө нэгдүгээр хүний эрхийг хойж байгаа. Хоёрдугаар би хувь хүнийхээ хувьд тийм ээ эцэст ерөөс хүн гэдгийнхээ бид нар тийм Монгол бол тийм ээ бид нар Монгол ахын дүүс бидний нэг хэсэг маань ийм ялгалан гадуур төртөөд хүний эрхийг зөрчүүлээд байхад би тэрийг дэмжих ёстой гэж утгаар л орчихсон. Тэгэхээр энэ чинь зүгээр жагсаа шүү дээ. Тэгээ энэс энэ чинь бол тэр хүний яг үнэхээр бидний амьдралд ямар ч хамаа байхгүй зүйл тийм ээ. Хүний эрхийнхээ хувьд хүнийхээ хувьд очиж дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байгаа. Жишээлбэл гадсан энэ ер нь бол би ингээд өөрөө хувийн амьдралын карьерийг хараад авчихсан. Миний мэргэжлээр би дандаа ядарсан, зовсон, эрхээ асуусан тийм ээ. Их мэдлэлтэй
хүмүүс нэрх хүссэн тэр хүмүүсийн зогсон тийм хүмүүс эрхийн төлөө ажиллаж ирсэн юм байна лээ. Тэгээ одоо улсын шүүгт хийж байгаа миний ч ажил юм шүү дээ. Дандаа ер нь бол одоо улс орныг хамарсан хүмүүс сарны дай язгуулсан гадуур хогшин дандаа эрхэн зөрчигдсөн нийгмийн өмнө одоо хүчгүйтсэн эмзэг бүлгийн тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо бүргэх нь энэ нэгдүгээр тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо ингэж гарч өөрийгөө харуулж тийм энэ хүмүүсийн төлөө санаа зовж ийн гэдгийг харуулж байна. Хоёрдугаар энэ нийгэмд чинь ийм язгуулсан гадуурхын асуудал байна гэдэг чинь илүү тод харуулж байгаа асуудал шүү дээ. Тэрнээс нэг зарим хүмүүсийн бодож байгаа шиг зүгээр нэг тийм нэг хүмүүсийн өмнө харагдах гэдэг асуудал биш. Тийм ээ. Нэгдүгээр чинь жагсах шаардлага байгаа бол хүмүүс гарч агсаж байна. Тийм үстэй тийм. Тэгэхээр энэ бол аюул чухал гэж би бодож байна. Хэрвээ би одоо яг би энэ олон сэрүүн шүүхт ажиллаж байна. Эцэг нэг цаг Монголд буцаж очихлоо. Тэр үед эсвэл намайг Монголд авалтаар очсон үед ийм жагсаал гарах үед би л очиж жагснаа. Тэгэхээр нэгдүгээр хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Тэгээ хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Нөгөөсөө тийм үг байдаг шүү дээ. Хүмүүс муугаар ярьдаг яаж ч үсэн ярина. Тэр хүмүүсний жижиг шажиг ярианаас айхгүй тэгвэл бяцхан асуудал. Тэр чинь тэнд ингээ өөрийгөө ороо харуулж байгаа чинь би энэ хүмүүсийн төлөө санаа зовж байна тийм ээ. Би тэр эрхтэгч хууль шүүх юм эрхтэгч байдаг хүний эрхийг хангадаг эх орон амьдаргаар байна гэж харуулж байгаа шүү дээ. Тэгээ бас нэг юм хэлж байгаа. Бас нэг юм. Энэ үсгийн явуулт тийм ээ ядуулсан гадуур асуудал ганцхан бэлгийн зүрх асуудал. Энэ бол ерөөс хүн болгонтой асуудал. Ямар ч нийгэм ядуулсан гадуурхсан тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь хэлний ястан үндэсний тийм цөөнх байж болно, бэлгийн цөөнх байж болно, тийм үү, шашны цөөнх байж болно. Тэгээ ямар нэгэн байдлаар тэр улсад тэр хүмүүсийн эрхийг хангахгүй, тэр хүмүүсийн эрхийг зөрчиж гэнэ гэдгээр тэр бүх хүмүүсийн эрхийг зөрчихөд бэлэн байх гэсэн. Эсвэл байна гэсэн. Нэг асууны үслийг сэтгэл тэмцэж одоо юуны нийгмийн томоохон төлөөлж Америкт байсан Мартин Лютер Кинг гэдэг одоо хүн биш. Тэр хүн бол одоо миний рол модел, тэр миний өдөртөнд дуурайж дагдаг хүн. Тэр хүний хийсэн үг байдаг шүү дээ, тийм ээ. Ямар нэгэн газар шудраг бус зүйл байгаа бол тэр бол бүхэл газар шудраг бус зүйл тогтох тэрний эрсдэлтэй ихүүсэн нүүн гэж. Одоо би яг англич монголоор шууд болгочлоо жоо орчуул муу гэсэн гэж магадгүй уушаа. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр би одоо нэг сонирхолтой чи ярьж байна. Одоо ингээд хүмүүс их шууд ингээд альсангоор тийм ээ ясунцаар язгуулсан газар асуудал байна шүү дээ. Энд чинь бэлгийн цөөхөр язгуулсан газар чинь яг адилхан асуудал байхгүй. Бас л үзээ ажилтны асуудал. За одоо шууд нэг юм Монгол тийм ээ Монголоид гэж нэг үг бий. Тэр бол одоо Монгол гэсэн. Тийм ээ Монгол. Одоо шууд нацистын Германы үед юу гэж хэлжсэн гэж анх Гитлер төрийн эрхэнд гарах гал сонгуульд оролцоод тийм ээ ингээд улсын үйл ажиллагаа явуулж хахад Германы бол одоо хэвлэл мэдээлэл ер нь тэгээд Германы төр засаг ер нь тийм ээ ерний нийгмийн төлөөлөл Гитлер туйлын таадамжгүй хандчихсан байхгүй тийм ээ шүү энэ чи ямар ч болсон л үеийн үуч тийм ээ зэрлэг бүдүүлэг гэдэг. Тэгээд Гитлерийг тэгж хочилж ирсэн нэг үг нь юу гэж тэр нь юу гэхээр Гитлер бол Монгол хүнтэй адилхан харагддаг адуус шиг гэсэн үг байхгүй зэрлэг гэж. Өөрөлдөө тэр үзээ явуулсан тийм одоо шүү тийм соёлгүй босролгүй гэсэн тэр үг нь үргэлж Монгол гэдэг үгээр одоо шийдвэл Гитлер гэж хэлж ирсэн ба тийм үү. За дараа нь Гитлер засгийн ихэн гараад яс хамгийн түрүүнд хэлсэн бодлоо еврей хүмүүсийг тийм ээ дахин авчиж тэр хүмүүсийг одоо тийм газрын үстээр арчих бодлого явуулсан шүү тийм ээ. Дэлхийн 2 дугаар дайны 6 сая еврей хүмүүсийг тийм ээ устгасан. Энэ нь геноцидын юм зэрэг. За Гитлер төрийнхэн гарсныхаа дараа нөгөө Гитлерийн хүчин байсан хэл мэдээллийн хүмүүс нь юу гэж ярьж ирсэн гэж еврей хүмүүсийн хамгийн түрүүнд мууж ирсэн нөгөө хүмүүсийн гараас шилжсэн еврей хүмүүс Монгол хүмүүс шиг. Тийм тэр энэ бол аюу энийг бол биддэг хүмүүс сонссон хүмүүс тийшээ яг нь дэлхийн 2 дугаар дайны үеийн тийм ээ материалуудыг судалсан хүмүүс одоо шууд интернет бүр ингээд тохиолдол ингээд гараад ирж байгаа. Би хэд хэдэн байрны камерад үзчихсэн. Яг нь нэг дэлхийн 2 дугаар дайны дараа чинь Германы нацистын цэргийн нэмтүүдийн шүүх Нюрнбергийн шүүх хурал болж исэн. Энэ шүүх хурлаар орж исэн асуудал байхгүй. Тэгэхээр дахиад надад шийдэл бид та нэг боддог бидний Монгол гэдэг нэр ашиг хүмүүс юм үзээ ингэж хоёр талд ингээд тавцчихсан байхгүй. Тэгэхээр энэ нөгөө Гитлерүүд чинь өөрсдөө Монгол гэжсэн нөгөө хүмүүс төрийн хүмүүс еврейчүүдээ Монгол гэж шүүжсэн байхгүй. Тэгэхээр энэ бол яг л басаад үзээ ажилтны асуудал юм да. Тэгэхээр энэ маань дахиад ингээд явсаар байгаа дайн төрөлтөд нэгний өмнө самун төрөлтөд ажлах хядлага төрөлтөд хүн төрөлтний эсрэг гэмт төрөлтөд геноцид төрөлтөд ийм зүйл. Тэгээ одоо шийдэл ганцхан монголч биш би ер нь улсын хүний эрхийг хуульж байгаа олон улсын мэдээ бол байнга сонсдог. Тэр шиг энэ тэнд бэлгийн цөөхний хүмүүсийг авчийн гадуурчин олноор барьжтай гэсэн зүйлийг сонсоод бол миний доктор үнэхээр зас хийдэг тийм ээ. Яг тэгэхээр тэнд юуг аварч байгаа гэхээр нэгдүгээр бэлгийн цөөх хүмүүсүүдийн тавчигдчих юм харуулж байна. Хоёрдугаар тэнд нэгдүгээр ямар ч хууль байхгүй. Тэнд
хууль шүүхийн хүмүүс нь тэгш биш байна. Тэнд хууль хамгаалах байгууллага нь шударга ажиллаж чадахгүй байна. Тэнд хүний эрхийг хангаж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр хэн гэдэг нь бол чухал биш яг гэсэн дээр. Яг тэгвэл хэн нэгний эрхийг зөрчиж хэн нэгнийг нь аль сүнгээр шашин хөтөлбөрийн бэлгийн шүүж хачин гадуурч байгаа бол тэнд хүний эрхийг зөрчинө гэсэн. Тэнд маш ноцтой хүний эрхийг зөрчил гарна, гэмт хэрэг гарна. Тэнд хууль дэглэх бас байхгүй байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар тэр одоо шууд бэлгийн цөөхөн асуудлыг тэрээс шууд босод цөөх бос хүмүүсийн эрхийн төлөө тэмцэх нь нэгдүгээр тэр хүмүүсийнхаа эрхийг хамгаалахын төлөө тэмцэхээс гадна дээрээс нь эх орныхаа төлөө тэмцэж байгаа гэсэн. Энэ бол эх орон чиглэл байхгүй. Нийт ард түмнийхээ эрхийн төлөө тэмцэж байгаа гэсэн. Яг тэгвэл Монголд ч юм уу хааны газар ямар нэгэн цөөх хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа бол тэр ард түмэн тэр чигээрээ бас л эрхэн зөрчигдөх тийм боломжтой нөхцөл үүсэж байна. Ер нь тэгээд өөр хууль шүүхийн юм тэгш байна гэж энийг л хэлээд байгаа шүү. Өөр шудраг байна гэж энийг хэлээд байгаа. Хүний эрхийг хангана гэж энийг хэлээд байгаа. Ялангуяа хуулийн хэдэн бас шалтгаантай ойлгож асуусаа гэж би бодож байна. Тэр сонсож байгаа. Тэр шууд би ингэж хэлдэг. Шууд та нэгдүгээр тийм шууд бидний цөөх юм бусдаас илүү хэцдэг би ч гэдэг юм уу. Тэр хүмүүсийн эрхэд итгэдэггүй бол та нэгдүгээр хүний эрх гэдэгт угаасаа итгэдэг юм байна. Хэрвээ та хүний эрх гэдэгт итгэдэг бол хүн болгон хууль шүүхийн тэгш байх хэрэгтэй гэдгийг та итгэв. Тиймээс одоо юу гэж та юу ингээд тийм одоо шууд Монголд байгаа шашны цог өнө хэрэгцээ ч одоо юу юм бэ? Бусдаас даваад итгэх гээд энэ хүмүүс ч бол нэг Монголд байгаа илүү олон хүмүүс бодгийн шашны хасаа бага ихтэй одоо гэж ярьдаг ч юм уу тийм ээ. Тийм зүйлээр арих юм бол дахиад та нэгдүгээр та хуулийг итгэдэг юм байна. Хүний эрх гэдэгт итгэдэг юм. Яг л хүний эрх гэдэг нь нэгдүгээр цул зүйл. Тэрнээс зарим хүмүүсийн эрхийг хангаад нөгөө хүмүүсийн эрхийг хангахгүй байгаа нөгөө хүмүүсийн ялгарлан гадуур зөрчиж байгаа тэр бол хүний эрх гэж угаасаа байхгүй гэсэн. Тэгэхээр нэгдүгээр хувь хүнийхөө ялангуяа хууль шүүнийхөө хуулийн засаглал тийм ээ rule of law тийм ээ хүний эрх хууль яз шударга болсон та итгэдэг бол энэ эрхүүд бүгдэнд нь ажил итгэдэг байж ш таны итгэл бодиттой итгэл байхгүй. Би бол ингэж хэлсэн. Маш их баярлалаа. Би бас таны нөгөө нэг цайны үнэтэй цагт зарцуулж аваад маш их талархаж байна. Зүрээ. Арайс нэг цайг нь уулахгүй яа хэцүү байдалд оруулж байдаг гэдэг. Одоо нөгөө нэг Монголд LGBT хүмүүсийн ирэх ингээл арай гайгүй төвшөнд байна. Ер нь эднэр ингээд эрхээ хамгаалуулаад жигсаадч яадыг баг эднэр ингээд байхгүй ингээд мэддэхгүй явж ивэл зүгээр юм шүү гэдэг яриа айгүй ихэд өгөхгүй юу. Тэгээд ер нь LGBT хүмүүсийн ингээд амжилтанд ингээд хүрэхэд ер нь энэ зан хандлага нөлөөлт юм болов энэ Монголд ер нь ингээд ажилд авахтан ч юм уу дэлхийн улс орнуудад ингээд ажилд авахт нь ер нь LGBT гэдэг яг нэр томьёо өөрт нь ингээд зүгцэн пайз байгаад байгаа энэ зүйл ер нь хэр нөлөөлт юм бол. Яг нэг ийм хоёр асуудал байна. Яг мэдээж Монгол улс маань тодорхой хэмжээгээр ачсан улс, тодорхой хүний эрхийг тийм ээ тодорхой хэмжээгээр дээдэлдэг улс тийм үү. Мэдээж өмнө байсан социализмын хатуу нийгмүүд огт хүлээншүүлдэггүй байсан, эсрэг мэдлийн өвчин гэж үздэг байсан, хуулиар шийдэгдэг байсан ботход харьцангуй мэдээж дэвшил гарсан байна. Гэхдээ бид нар бол хоол байна, болоогүй байна. Нэгдүгээр хуулийн цаасан дээр бичих гэдэг бол тусдаа асуудал. Мэдээж Монгол улсын үндсэн хуулинд дээр хүн болох хууль шүүхийн нь тийшэрхтэй гэж бичсэн байна. Гэхдээ ганцхан эдгээр гэдгийг асуудал биш. Угаасаа Монгол хууль дэвших асуудал ямар байгаа нь хүн болгонд ойлгомжтой шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр LGBT хүмүүсийн хувьд ч гэсэн тэр хүмүүсийн эрхийг мөнхийн тэгш хангалттай болтлоо зай байгаа байхгүй. Тэгвэл би яг өөрөө LGBT хүмүүсийн эрхийн асуудлаа мэрэгсэн хуульч биш болохоор бас яг зарим зүйлийг бол яг тоо байранд хийх мэдэхгүй л та. Гэхдээ болов Яшурны хамгийн наацхан жишээ. Өөдөө Монгол LGBT хүмүүс гэрлэх хэрэггүй байна шүү дээ. Тийм ээ. Хамгийн наацхан асуудал. Хүүхэд өвчлөх хэрэггүй байгаа. Тийм энэ шууд бол хүний хамгийн гол үндсэн эрхүүдийн нэг шүү дээ. Яагаад хоёр бинд хайртай хүн гэрлэх хэрэггүй бэ? Тийм ээ. Яагаад ээж аав болох хүсэлтэй хүмүүс хүүхэд тэр хайр дутагдсан хүүхдийг өргөж авах ирэхгүй байх гэхээр тэр бол туйлын гайхшигсан асуудал. Тэгэхээр энийг дахиад бид нар чинь тэр дахиад хүний эрхийг дээдэлдэг тэр бидний цөөн хүмүүсийн эрхийг хангадаг тийм ээ соёлт хуулийг дээдэлдэг тийм төвшөнд очтноо их хол зай байна. Энэ хол зай байна. Тэгэхээр энэ төлөө тэмцэхтэй ялангуяа бүрт одоо ингээд та бүхэн хувь нэрээ оруулж байгаа үнэхээр энэ болгоныг өөрчлөлт төлөө ажиллаж байгаа тав бүхний хувьд бүр илүү чухал мэдэгддэг баг. Би бол одоо Коноосоо гараад их удсан байна. Гэхдээ би банк Монгол ашигын хувьд мэдчихсэн. Тэгэхээр над хамгийн асуудал ч баг. Цаасан дээр бичих үед нэг асуудал. Цаасан дээр хүний эрхтэй гэдгийг биччихээд бодиттой байдлаар хүний эрх хөндлөхгүй байвал тэр чинь дахиад бид нар болоогүй байгаас хамаарч байгаа. Тэгэхээр бид нар хүний эрхний дээдлэхгүй байгаа, хөндлөхгүй байгааг хамаарч шүү дээ. Хөндлөхгүй байгааг хамаарч байгаа. Тэгэхээр бодит цаасан дээр хууль байх тэр бодит байдлыг хэрэгжүүлэх хоёр шал ондоо зүйлтэй. Шийдэл одоо ингээд чи түрүү асуулаа шүү дээ. Одоо
나오는 애들이 어쩌라 제레스 хүмүүс яаж чадчих. Наадмын хүмүүс битсэн шүү дээ айгаа олон санацсан. Зарим өсгөч би өөрөө ч одоо ингэж аюу бачгүй залуу гэж бодож ирсэн чи өөрөө гээ байсан юм уу гэдэг юм уу. Айгаа олон надруу зарим ч дандаа асуугаад тийм. Би тэгэхээр ихэвчлэн тоглоо болгоод өнгөрсөн л дээ. Гэхдээ би байсан чи яах вэ? Би байсан ч зүгээр хүн шүү дээ. Байсан ч яах вэ? Тэгэхээр хамгийн гол нь би зүгээр л нэг LGBT хүмүүсийн урилга очиж яриа. Тэрнээс би очиж энэ чи өөрөө бихий баяр. Би ярих гал тийм ээ. Хүмүүс яаж зорилготой өгөх вэ? Залуу хүн яаж сахилгатай, тийм ээ, сууштай хөдөлмөрч байх вэ? Гэхмэд ийм зүйлийг ярихад оцсоглоо хүмүүс надад тэгж хандчих. Зарим хүмүүс намайг хандсан өөрчлөхийн гэдэг чинь дахиад LGBT хүмүүс идэхийг хүндлэх асуудал хол байр хаварж байгаа. Зүгээр наацын хандлагаас тавар. Уг нь бол тийч би бол тэр шал ондоо асуудал тийм ээ. Тэгэхээр тэр бол зүгээр наацын жишээ. Яг зүгээр миний ярьж байгаа жишээ та бүхний яг өдөр тутам мэддэг толгойг зүйлийн хажууд харцсангүй жижигхэн байж магадгүй ч тийм ээ. Гэхдээ яг би яг өөрөө юу нөө би ийм багстай тийм багстай зохиож явах зүгээр яг бодтой сэтгэл өөрхөн амьдрал дээр авах боддог. Яг бол энэ чинь үнэхээр өөрхөн амьдралаа өөрхөн байвалтай хандсан шүү дээ. Тэрнээс нэг лаглаг юм яриад нэг сайн хүн болохгүй дүүр хэсгээр биш. Яг бодтой асуудлыг ярих хэрэгтэй би боддог. Тэгэхээр миний хувьд зөвхөн хүний эрхийн хувьд маш олон асуудлууд болов байна. Маш олон асуудлууд болов байна. Одоо шийдэл энэ талаар нарийн судалгаа хийх бол бүр олон асуудал гарах байна. Жишээлбэл тийм нэг судалгаа байсан байхгүй. Гэхдээ юуны шасны цогт олдох асуудал. Жишээлбэл Франц нэг юм асуудал. Франц араб гаралтай араб нэртэй юм бол Москва шашинтай хүмүүсийг гадуурхдаг асуудал их байдаг байхгүй Франц. Ганцхан Франц дэлхийн олон оронд байгаа л да. Тэгэхээр Франц бас хацсан хүний хийдэг орн шүү. Хацсангүй л өвчтэй. Тэгэхээр тэр он тийм асуудал шат шууд тийм судалгаа явуулсан байлээ тийм. Ажилд орох CV явуулсан байгаа. Яг адилхан нэг CV тиймээс төгссөн сургуулийн ажилласан, ажиллаж исэн ажлын газар сурсан ажил ганцхан номдоо нэг нь болохоор амар French sounding тийм. Гурван ивүү тийм одоо classic French нэр хүнийх нэм. Нөгөөт нь болохоор илүү араб сонсогдсон нэрнүүд. Ингээд явуулахад нөгөө араб нэртэй тэр CV-г нь явуулсан газраас нэгч ажлын ясанд авах урилга ирэх байна. Гэтэл нөгөө CV-х нь болохоор ажлын ясанд урилга авах. Гэхдээ тэнд хэлсэн яг ганцхан нэг төрлийн CV зөвхөн нэр нь өөр. Тэгэхээр энэ чи юу харуулж байгаа юм Францын нийгэмд одоо би өөр Франц хэл соёл бол маш их дуртай байна. Франц сурсан гэхдээ хүний эрхээ хөлж байгаа зүйл миний санаа зовсон асуудал баггүй. Франц тийм ээ тэр араб гадтай араб нэртэй муслаа шашинтай байж магадгүй ийм хүмүүсийн үзий явдал маш их байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэр хүмүүсийг ялуулан гадуурч байгаа гэдэг харуулж. Тэр бол ингээд яг ингээд видео зүсчүүлээд яг ингээд топ явуулж байгаа. Яг тэдэн хувь ингээд гिचээд. Жишээлбэл Монголд одоо жишээлбэл бэлгийн чек хандлагыг хүмүүс өөрөөхөө бэлгийн чек ил тод хэлээд ингээд одоо юу гэхчээ ажилд орсон ярьсан байсан. Ингээд яхан бол энэ бүгд асуудлууд илүү тоо баримт гарч ирэх баг. Тэгэхээр одоо яг зөв нь бол ямар ч орныг нэгдүгээр хүний эрхийг яаж дээдэлж юм. За тэгээд ялангуяа цөөн хүмүүсийн эрхийг яаж дээдэлж юм гэдгийг шал олон стандартын шалгуурууд байж болно л доо. Яг зүгээр илүү нарийн тийм зүйл рүү орохгүй гэж ерхэд нь ярьсаа гэхэд Монголд болохоор тэр LGBT хүмүүсийг эрхийг хангах асуудал бол хол байгаа. Биднэрт бол хийх ёстой маш олон чухал зүйлүүд байна. Одоо сая хамгийн сүүлд хэд ялсан шүү дээ. Интгэхт LGBT хүмүүсийг гэрэл хийхин усаа хуулиар зөвшөөрсөн шүү дээ, тийм ээ? Би шүү дээ. Би өөрөө straight гэсэн. Тэр мэдээг сонсоод би бол аюух баярлсан байхгүй. Жишээ нь 1 тэрбум 500 сая хүн байна ойрцоо. Тэр чинь ямар хичнээн сая LGBT хүмүүс тэр хүмүүс чинь гэрэл хийх одоо дөнгөж олж авч штэ тийм ээ. Монгол одоо шууд хизээ тэр гэрэл хэрэг нь өгөх юм бол би бол гас байхчлаа. Маш их тоо баримттайгаар маш их баярлалаа. Тэгээд энэ подкастыг сонсож байгаа залуучууд, эмэгтэйчүүд тэгээ ер нь сонсож байгаа бүх хүмүүст ямар зөвлөгөө өгмөр байна вэ? Өөрийнхөө зүгээс. Яг би нэг ер нь тийм нэг амар ухаалаг сонсогдсон нэг мундаг үг айгу дургүй нот хэлэхэд. Илүү энгийн яран дуртай хөөний хувьд. Тэгэхээр би нэг замдаа гэдэг нэг найзтайгаа ярьж байгаа ч юм ингээд хүмүүс ингээд хэлдэг л орлоо чи ингээд чамаа хүмүүс чи ингээд тийштэй чамаа ч хүмүүс гэж яриад тийм гэсэн. Гэхдээ тэр үед би ихэнхдээ ингээд зөвхөн тоглоом болоод өнгөрөөдөг байхгүй. Зөвхөн бас нэг өчгөө ингээд нэг мархаас илүү. Жишээлбэл би хүмүүс бол ингээд асуу. Зүгээр хүн өөрхийн амьдралыг хийчих хэрэгтэй. Тийм. Өөрийнхөө амьдралыг хийчих. Миний амьдрал зөвшөөрнө асуудал байна. Яаж ажиллах хэрэгтэй вэ? Би бол аав хүн. Яаж нэг сайн аав болох вэ? Яаж хажуугаар би өөрийнхөө хувийн гой хоббинуудыг хөгжүүлэх үү? Өшөө би дэлхийгээр аялах дуртай. Би амьдралдаа 100 орон үзнэ гэсэн бодолтой. Одоо нэг 40 гаруй орон явж явагдсан байна.
Миний амьдрал маш их төлөвлөгөө байна. Бус хүмүүсийн амьдрал ч гэсэн маш их төлөвлөгөө байгаа. Маш их олон санаа зовох асуудлууд байгаа шүү дээ. Хүн өөрөө хичээгээл энэ өөрийнхөө амьдралын аж аргалын төлөө ингэж явах хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын үндэсний хуулиар байдаг гол зарчил биш. Pursuit of happiness гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл хүн болон өөрийнхөө аж аргал гэж зүйлийнхаа төлөө явах хэрэгтэй. Жишээлбэл миний амьдрал тийм ээ зүгээр би тэр надад тэгж асууад хүмүүс асуух. Жишээлбэл тэр билийн цөмө чамд яг хүн хүний чамд яг ямар буруу байсан, ямар гай болсон. Ингээд асуухаараа миний үдсийг үхэж чаддаг нэгч байдгүй л байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь өөртөө өөрсөн гэсэн тэр хүнчний хүний хүүхэд байгаа. Аавтай ээжтэй эсвэл өөр аав ээж байгаа. Тэгээд доод хүүхэдтэй, ахтай эгчтэй, найзтай. Тэр хүмүүс ч бас өөрийнхөө амьдралыг бодоод ингээд явж байгаа тийм. Би бас LGBT хүмүүсээс ганц нь тийм секс тухай асуудал биш шүү дээ. Тэгээ бас зарим хүмүүс бас гайхаад байдаг байхгүй. Өө тэр хүмүүс ингэж хийдэг үстэй тэгж хийдэг. Гэхдээ яаж мэдээ. Би гей порно үздэггүй. Яаж мэдээд хөнгөд өөрх нь тийм гоё юм ч юм уу хаашаа чинь тийм ээ. Тэр хүмүүс чинь өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн өсөл мөрөдөлтэй, өөрөө ч гэсэн өөрийн гэсэн өсөл мөрөдөлтэй, өөрийнхөө асуудалтай. Тэр асуудлуудаа ший. Өнөөдөр ингээд Монголд очиж Монгол хүмүүс чинь зөндөө асуудалтай биш тийм. Ингээд тэр өөр чинь ямар ч хамаагүй, өөр чинь ямар ч муу юм хийгээгүй тийм ээ. Тэр хүмүүсийг үзий яаж хооронд зүгээр өөрийнхөө амьдралыг дэвш билээч. Ажлаа хийлээ сур, оюутнууд бол тэр хичээлээ сайн хий, ажил хийдэг хүмүүсд ажлаа сайн хий, Монгол улс орныхоо төлөө хувь нэмрээ оруулаад өөрийнхөө гэр бүлийг сайн авч, сайн аав бай, сайн ээж бай, сайн оюутан бай, сайн хүү бай, тийм ээ, сайн охин бай. Юу нь бол бидний орчин амьдрал чинь юм байхгүй. Зөвхөн л хүний эрх гэдэг чинь хүн болсон тэгш байдаг юм байна. Хүн болгоны хойшрохын тэгш байдаг юм. Хинж бусдаас илүү хэрэглэхгүй, хинж бусдаас дутуу хийхгүй. Хүн гэдэг бол хүн. Одоо орчин үеийн дэлхийн ертөнцийн ингээд дайрчлагдаад одоо ерөөсөө урд нь байсан маш олон мянган жил байсан ойлголтууд чинь байхгүй боллоо шүү дээ. Одоо дэлхийн ертөнцийн өнөөдөр тийм нийслэл дэлхийд амьдарч байна. Тэ? Одоо дэлхийд даяараа угаасаа хүмүүсийг бол хүн л гэж харж штэ тий. Тэр хэл хязгаар гэж байхгүй боллоо. Хэлний бэрхшээл гэж дэлхийд даяараа байхгүй бол бид бүгдээрээ нэг хэлээр ярьдаг, нэг Instagram үздэг, нэг Facebook үздэг тийм үү, нэг мэдээ үздэг тийм үү, нэг орон дуусны тэмцээнд гой дуулсан бол нөгөөх нь viral болоод дэлхийд даяараа дуугаас сонсдог. Өөдөө бидний орчин үеийн хүн төрөлхтөн хүн төвхтэй тийм үү, хүний хүн гэж хардаг юм нийгэмд амьдарч байна. Яг нь үзий хадлын асуудал хүн төрөлхтний түүхэндөө зөндөө байсан тийм. Гэхдээ хамгийн наадсан шиг тэр асуудал чинь дэлхийн 2 дугаар дайнууд дуусчихсан аль биесээ. Яг мэдээж хүнд энэ дэлхийн олон оронд хүний эрхийн асуудал байгаа. Монгол хүний эрхийн асуудал, Монгол үндэсний цөөхөн асуудал зөндөө биш дээ. Олон цөөхөн эрхийг хангах. Тэрний төлөө бид нар тэмцэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол мэдээж нэг өдрийн дотор өөрчлөхгүй л дээ. Гэхдээ ядаж бид нар хамгийн наадсан өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Зүгээр наа жижиг зүйл, тийм ээ, жижиг зүйл. Тэгээд явандаа болно. Тийм ээ, хүн болсон сайн сайхныг бодоод өөрийнхөө асуудал төлрөөд ингээд тусны эрхийг хүндэтгэл явж байхад бүх зүйл сайн сайхан болно. Энэ бол нэг чухал юм шиг мөртлөө яг өндөө бол айгүй энгийн зүйл гэж би боддог. За маш их баярлалаа. Таны үнэтэй цаг хугацааг манай төвд, манай нийт LGBT хүмүүсийн эрхийн төлөө, мөн монголчуудын бүх эрхийн төлөө, ер нь дэлхийн их тайвны төлөө энэ өгнүүд маань маш хурц маш их тийм мэдээлэл өгөх үез ер нь зоригжуулах тийм өгнүүд байлаа. Тэгээд энэ удаагийн дугаарт оролцсон орчлаахтаа маш их баярлалаа. Хүний их бол нийгмэл цул зүйл хэмээн хэлсэн. Тэгээд таны ирээдүйд хүний эрхийн төлөө дуурж байгаа өгн тод үзгэн айгүй маш хурц байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. Би ер нь жоохон айгүй тийм энгийн яриатай болсон мэлээ хар ярианы юм ирчихсэн байна. Би ястаа нэг таны подкаст ингээд яриа барьж юм жоохон юу болсон юм бодорсны болцоо байсан. Би бас энэ подкастын амар дараахан байлаа. За маш их баярлалаа. Таны цайны бүхэлд нэг цагийг зарцуулсан дэстэ уучлаарай. Зүгээр намайг өөрч оролцуулсан баярлалаа. Тэгээд би ганцхан юм хэлчих шүү. Би нөө түрүү хэлсэн нөө шинэ хуулийн орсон клуб гэдэг байгаа. Танахыг гоё залуу хуулийн оюутнууд хуульчлаар энэ сонсдог. Тэр шинэ хуулийн орсон клубд би айгүйх тийм мэдээлэл өгч байгаа шүү. Тэгээд тэр мэдээллүүдийг аваарай. Тийм ээ. Ер нь тийм ээ яаж бид нар орчин үеийн хүн болохыг яаж олон улсын хэмжээнд тийм хүлээн зөвшөөрсөн хуулийн хүн, гадаад харилцааны хүн, гэсэн мэргэжлийн хүн болохыг яаж мэдлэг болсоо дэвшлүүлэх гэсэн олон асуудал байгаа. Тэр бол жинхэнэ асуудал шүү гэж байна. Тийм ээ. Тэр бол жинхэнэ өрөөдөр бид нар толгомж байгаа асуудал. Яаж бид нар хөгжих вэ? Яаж энэ ядууд ороо тийм ээ хэл ахуй зайлшгүй интервью дүүрийн нийгмээс бид нар салах уу? Энэ бол бидний жинхэнэ асуудал шүү. Тийм ээ. Тэрнээс нэгийг ялгуулсан гадуурх бол биш. Энэ бол аюу энгийн зүйл байх.
Тэгээ бас гээгээ чаатарх үү. Нөгөө танилцсан мэлзээ гэдэг. Гэхдээ тэгээд нэг ийм асуудал байгаа маа. Явж нэг тийм өөрөөх нь бэлгийн чангаанд 100% итгэлтэй хүмүүс чинь энийг тоодох юм байна л. Тийм биз? Тэгээд нэг юу би Америкийн мэдээ сонсож байхдаа тийм аюул сонсоод нөгөө аюул тийм шашинтлаг нийгэмд өссөн хүмүүс чинь бэлгийн цөөхий буруу гин нүгэлгээд амар тол тархиа угаалгацсан тийм хүмүүс чинь нөгөө өөрсдийнхөө бэлгийн чанга өөрсдөө болохоор тийм бэлгийн цөөх хүмүүс тийм ээ. Тэгээд нөгөө үсгийн ядалт нь явсаар байгаад өөрөө үсгийн ядалт болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө үсгийн ядалтаа бус руу ингээ гардаг. Ийм аюул нэг vicious circle гэж ярьдаг шүү дээ англиар ингээд тийм тойрог чөтгөрийн тойрог дотор орчих байгаа юм л да. Тэгэхээр би бол бодсон шүү дээ. Яг нэг шил намайг юу ч хэлсэн чи би нэгэнт өөрөө мэдхээс биш. Яагаад ч утгагүй байгаа байхгүй тийм шүү. За сайхан барьлаа зарч та. Тийм гоё нэсүүд хийж байгаа баярлалаа. Харин тийм маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тантай яшаад дууссан айгу таатай. Сандарсаар байгаа таалаа. За амжилттай зарч та. Нэр худлаач юу. Тий айгу чухал юм хийж байгаа шүү. Мундаг бай. Яг л ийм л байх хэрэгтэй. Энд чинь эцэст амьдралын айгу чухал асуудал шүү дээ. Тий ийм чухал зүйл хүн нэг онд олдох амьдралдаа би ийм чухал зүйлийн төлөө тэмцсэн шүү. Сэргээд эргээд харахад бол үнэхээр бахархалтай залууч та. Тэгээд мэдээж яг та бүхэнд айгу саад бишэл зөндөө тохиолдож байгаа. Тэрийг бол би ойлгож байна. Гэхдээ бити бууж өгөөрэй. Улан мөндөр амжилтаар гараа. За. Маш чухал зүйлийн төлөө та бүхэн явж байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.